За өдрийн мэнд шүү. Үнний дуу хоолой нугцан дарагддаг болсон энэ хортоо нийгэмд бид нар амьдарч байгаа юм. Тэгэхээр яагаад өнөөдөр иргэн гантамар ингээд үжил бодлоо илэрхийлээд юм тийм үү? Үнний эсрэг ингээд хар муу маас ингээд өргөн бронтоор ингээд дайраад байгаа асуудлыг эсрэгэл байгаад байгаа юм л та. Одоо арилсан намын генесикээр одоо сангижийн баяр цогт буюу оюутлогын дууланд оюутлогын гэрээгээр зөвлөнгийн левийг эзэлж уран шатны шигүүд 10 жилийн яд авсан ялтан арилсан намын генесик болно гэж явж байгаа жишээ нь тийм үү? Эдгээрийг хөвгүүлэн дэмждэг улсууд нь өнөөхөд энэ туулны хордын замын бүтээн байгуулалтын эсрэг байдаг улсын хурлын гишүүд буюу Дадаа Самбатангууд, Баянбаажатангууд, за дээр нь одоо нөгөө бетон гамбаа дандаа эмсэлсийн өгчлөлтэй гараад бүрээсээ өргөн бронтоор дайрж штэ гүлгнүүд. Би гүлгнүүд хэлээд байгаа шүү. Та нар өдөр Монголын атом төрөл биш шүү хүмүүсаа эмсэлчтэй. Хүлэн хаталтан дайраад байгаа гүлгнүүдээ би хэлчихье. Та нар бол яг хэлэхэд та нар бол яг Монголын атомны сайн сайхны төлөө нийтийн ашиг төлөө дураад явах улсууд бол та нар биш ээ. Зүгээр дүр эсгэгчнэрээ. Удаадараа хэлж байгаа шүү дээ. Нямбатар гэдэг хүнд нохоо шиг дайраад байгаа нохоон гүлгнүүдийг би хэлчихье. Би бол атомны тороод үнгээд чи. Би атомны тороод заяа. Би та нар шиг моосоо олигархуудын хизээч гаргал болохгүй, хизээч моосоо хогийн новчнуудыг үзэл бодлыг хизээч дэмжихгүй. Өнөөдөр улсын хурлын энэ дээрээс одоо нөгөө Дадаа Самбооч нь одоо ярилцлага өгж штэ бас мэдээлэл өгж байна. Арилсан намыгаа зогсгосон. Ваа, өстой хоёр улс төрж байна. Дуулын хордын замаар 500 тэрбумыг салхинд эзэжтэй. Одоо энийг яах вэ маах вэ гэх шиг. Наа 500 тэрбум төр гэдэг чинь мал минь өө. Бүтээн байгуулалтанд орж байгаа одоо мөнгө байлгуудаа бодоод манайсын ойлгож байгаагаар бүтээн байгуулалтын ажилтны дөнгөж эхлээд 20-30% явж ирсэн. Энд чинь 100% болж яж үр дүн гардыг байгаа юм уу маанаг минь өө. Та нар мосоо маангууд энэ улсад юу хийсэн юм бэ? Энэ Дадаа Самбоо энэ Монгол улс юу чигээгүй. Да ялангуяа төрийн далбаг урч хайсан хогийн хулгайч штэ. Монголын ард түмний бүр авторын дарамтлаа итсэн. Хон гүлгүцтэй. Мэдж байгаа сте. Баянбааж гэдэг одоо ингээд ерөөсөө дайрдаг ганцхан сэдвтэй. Оюун өрдөнд харьбын нэг ирээ Нямбатар гэж ярьдаг. Өөр юу ч ярихгүй заяа. Наад бол чинь юу хийсэн? Баянбааж юу чигээгүй штэ. Энэ сангижийн баяр цогтын төлөв хийхгүй штэ. Юу чигээгүй. За МСС-ийн алдарт МСС-ийн улсын хурлын гишүүн нэг ордонд хүн зоддог. Их төвшин байна. Алдарт жинхэнэ алдарт тохгүй эдэр чин МСС угшилтай. МСС компанид 15 жил захирал хийсэн юм уу маанагууд заяа. За дээр нэг алдарт бетон гамбаа гэдэг Монголын ард түмэд арилсан намын гишүүн. Энэ нөхөр сангижийн баяр цогтыг одоо арилсан намын генесик бол хөдөөсөө дэмждэг гэж ярьж байгаа. Тэр бүр нэг тогооны гүлгүүд байгаа байхгүй нэг тогооны гүлгүүд. Энэ улсуудын цаад төлөвлөгөө бол юу вэ гэвэл Монгол ардын намыг хооронд нь хагалган бутаргаж иж тийм үү. Голоос нь одоо энэ төр засгийнхаа эрх мэдлийг авахд шунхаарч тийм үү. Энэ эрх мэдэлд явахын төлөө, хүрхийн төлөө туйлыг хүсэж байгаа улсууд шүү дээ. Өөр энэ улсуудад үний юм гэж ерөөсөө түүч байхгүй. Үнэнгээ хэлэхэд Монгол улсын төрийн талбайг ураа хийсэн улгаж итгээд одоо улсын хурлын гишүүн болчихсон нийс Улаанбаатарын 2 сая гаруй иргэдийн одоо баг төлөөлөл байгаа 50-60 хаан улсаа гөлгнүүдийн улсууд ч дээ өөр юу гэх юм. МСС-ийн барин дамждаг бас. Энэ улсууд нэрийг чид яадаг байна нэрээ. Бүцт мэн нэр. Эдгээр ч юм уу алга байдаг байгаа шүү. Гэтэ яах вэ? Өнөөдөр гандамөр гэдэг хүний хайгийг өнөөдөр хүмүүс үзэлгүй байж болно. Иргэд бол маш их үзэх сонирхолтой. Энэ яриаг үнэхээр иргэдэд миний дуу хоолой хүрдэг бол маш олон иргэд үзээд эрхийн уруу дарах ёстой. Даанч өдөр үзэж олон иргэд хөрөхгүй байгаа шалтгаан чинь энэ олон заваа трол аримууд чинь ажиллаад эхэлчихсэн. Бүгд одоо репортод блок хийж байгаа шүү дээ. Наад гөлгөнөд чинь. Үнэхээр одоо хууль шүүхийн байгууллагыг ажил хийлгээ болчихсон. Эдэн талаас нь нөлөөлөд солиороод байна. Тэдгээр дуулын урдын замын чинь
энэ төцөө мэдээ хамаг юм чи одоо уул шүүхийн байгууллага атагийн матагийн шалгаад явж байгаа үстэй. Энд чинь тэгээд удахгүй уул шүүхийн байгууллагад буруутай этгээд асуудал хийсэн бол тэр чинь би зөвтгөөгүй. Янз бүрийн мөнгөний асуудал гараад идэж хариуцлага хүлээгээ явна. Хамгийн гол нь дуулын урдын зам буюу энэ бүтээн байгуулалт нь явах ёстой шүү. За юу. Би хэлээд байгаа шүү, явах ёстой шүү. Та нар өдөр ялж байгаа юм шиг зүр эсэж бодож та нар алидэ ялагдана. Үнэнд бол та нар ялагдана шүү дээ. Үнэнд бол үнэхэрийн та нар ялагдана. За юу болгоочоо. Хогийн хулгайчаад. Тэгээ учрал ерөнхий сайдаа та өөрийнхөө парламентд хулгайтайгаа тэмцсэн. Та ганцхан зүйлийн төлөө та яарад яриад байна. Одоо та нар ч одоо юу болцсон энэ ерөнхий сайд нь засгийн газар нь одоо энэ нийс Улаанбаатартайгаа хулгалтад орчихсон. Яриад идэг энэ болохгүй шүү дээ та нар одоо нэрээ араад дэндүү юм аа нэрээ. Хэдих ч юм уу галдаггүй шүү дээ нэрээ энэ усуудын ярьж. Нямбатар гэдэг хүн дээр бол нийс Улаанбаатарын хоёр шахуу иргэд бол бүгдээрээ дүнгээ тавьчихсан шүү дээ. Ажил хийсэн бүтээн байгуул хийж дайдад дүнгээ тавьчихсан. Зөвхөн эсэргүүцэд байгаад өгөх гээд ингээд байгаа улсууд чинь нөгөө бичид уян нөгөө хаус тавны эзэд буюу тийм улсуудын нөлөөлөл явж байгаа шүү дээ. Тэр нөлөөлөл хамгийн гол асар хүчтэй байгаад байна л да. Тэгэхээр асар хүчтэй байгаад байна. Шалтгаан нь юу гэвэл одоо хэв мэдээллийн байгууллагаар асар их олон трол багтаа учраас заяа. Ийж туулын урдын замыг дэмжих ажил ерөөсө хоёрхан хэв мэдээллийн байгууллага асар их нөлөө үзүүлсэн Монголын ард түмэн тийм үү. Нөлөө нүүрос гэдэг рекордын мэнгээ сэтгүүлч үзэн сайтууд асар их үүрэг гүйцэтгсэн. Нэг бол Монголын ард түмэн мэдж байгаа. Нямбаатарын шантаж гинэ чаавста жигэн шантаж наад агсан намын 42 улсыг хурлыг гişүүд юм биш үү. Тэр нь дотоо самбуу гэдэг утгаач Монгол улсын төрийн талбайг урдсан хогийн шаар өнөөдөр хөөш улсын хурлын гишүүн болцсон том юм яриад чагчаг яриад байгаа байхгүй. Энийг би эсэргүүцээд байгаа юм. Үний юм тэр нийслэл бол зам бол хамгийн хэрэгтэй бүтээн байгаа. И туудын урдын зам өшөө одоо нөхөг гасл өшөө олон зам харгаа бүгдийг барих хэрэгтэй шүү. Бүгдийг барих хэрэгтэй. 50-60 улсуудад өнөөдөр ингээд та бүүлид нь ирээдэг бүүлидүүдэд ингээд баларч болохгүй гэж бодож байна миний хувьд бол тий. Та нар маань юу гэж бодож байна? Тэс үнэн гэж байдаг бол ер нь Монгол улсад шудраг хүмүүс нь хэр байгаа вэ гэж жигэн мосоо эбичүүдийн эдэрэгчлэрийн агсан намынхан бол үнэхээр яг би ганцхан юм хэлчихье. Монгол ардын намынхаа агсан намынхан та бүгдийн хооронд нь хагалган бодлогодаад тийм одоо Монгол ардын нам чинь 38-ийн хоёр тал хуваагдчаад ингээд ус төржөө та нарыг алдчих хооронд надад айл дүжээ хорийн хийгээд сошиал армийн удирдаад солиоруулж байгаас надад болчих үнэхээр мэдж байгаа юу тэрийг та нар хоорондоо хөдөөж хилцээд та нар хоорондоо алцаад ингээ байд 27 оны сонгуул боллоо 28 оны ерөнхийлөгчийн сонгуул боллоо ингээд бүх юм эгүүлээ штэ. Энийг мэдж байгаа юу? Өнөөдөр Монгол улсын төрийн талбайг урьж хайсан хулгайч өнөөдөр од болчиход байж байгаа шүү дээ Монгол улсад. Дайлангын парламентын улсын хурлын гишүүн болсон сууж байгаа шүү дээ. Монгол улсын төрийн талбай гэдэг бол Монголын нийт ард түмний хүндэтгэл тийм үү. Монгол улсын маань бүр хүндэтгэл болсон төрийн талбайг авчид хүмхий зугаад урж ирсэн барууны мосол либерал новчнууд өнөөдөр толгой дээр гаж өстой өтгөн шингэнэ асаж ах шиг байна да ард түмний толгойн дээр тийм үү. Энийг өстой хараа сууж бол дэвчихгүй. Үнэхээр дэвчихгүй. Миний хувьд бол дэвчихгүй. Надтай маш олон иргэд байгаа. 5 дугаар сарын 2-нд ямар ч сан ялтын талбай дээр иргэдтэйгээ уулзалтай шүү. Иргэн гандамар тий. Уулзалтай бүгдээрээ хүчээ нэгтгэе. Бид ямар ч тийм жагсаал цуглаа бид нар янз бүрийн улс төр засгийн газар огцор гэж солиотой улсын хурал таармаар гэдэг солиотой юм ярихгүй. Зөвхөн нийс Улаанбаатарын бүтээн байгуулалтыг цаашид явах ёстой гэдэг дээр иргэд гарын үсгээ зураад явъя гэж байгаа. Энэ дээр маш олон иргэд надтай санал нэгдэх байх гэж би найдаж байгаа. Бүгдээрээ ярил буруугүй бүлдээ усрах бол хэрэггүй. Тийм учраас 5 дугаар сарын 2-нд 12 цагаас ялтын талбай дээр бүгдээрээ бидэнд хэд мэдээлэл байгаад байхгүй. Иргэн гандамрынхаа Бадаж гандамрынхаа хаягаар
47,000 дагчтай пэйж хийгээр юм уу ирсэн найзуудынхаа фэйсбүүк хаягаар лайвдаад ингээд явъя гэж бодож байгаа. Хамгийн гол нь би өөрөө Хинтээ аймгийн уугуул иргэлтэй Чингисийн удмын нутагтаа хамгийн гол нь хэзээ ч юм бууж өгөхийг бол хүсдэггүй л ялагдчих болно хамаагүй ялагдчих болно. Илтээр өнөөдөр би сошиал ялагдчих байгаа ш иргэн гандамар тийм биз дээ. Ялагдчих байгаа. Тэгээ ялагдлаар ялд ирдгээ. Эцэст энэ муусаа муу нохон гөлгнүүдэд өнөөдөр ибичүүд болон энэ муусаа сугны өснүүд болон тийм биз дээ. эмсэлчд бол хизээч ялагдахгүй. Хизээч ялагдахгүй. Энэ улс орон сайхан болно. Хөгжин дэвшин гой болно. Залуу юм маань гарч ирэн зэнзэн үеийн дүүнер маань бол иргэн гандамрахыг дэмжин шүү. Үнэхээр заа ёо. Дэмжин шүү. Дүүнер нэг л өдөр иргэн гандамрын үзэл бодлыг дэмжиж хамтдаа бүгдээрээ явна угаасаа. Хинийгээ шудлал явна. Өнөөдөр биш элбэг дөржийн суг болсон юм уу балиар хар хэцта балиар муусан ибичүүд балиар муусан лоточингууд балиар муусан бетончингууд балиар муусан баян бажатангууд бол улсыг хөрдлөөс асар их бойкотлж байгаа. Ард иргэний тархиаг асар их угааж байгаа энэ улсууд. Өнөө Нарантгэр Батхан үний чинь Нямбатарт дайрж байгаа 90 онцлог ирээнүүдээ яриасаа дээцүүд бүр давалж гүйстэй одоо эдэн шахад үзүүлэхгүй бол оройтод байна шүү. Эмсэс чинь төрийн толгой дээр сандаачсан байгаа. Мэдж байгаа. Энийг мэдж байгаа. Хамгийн их мэд хүн чинь бий байхгүй юу? Огцор гамархан жагсаалын үед төш энэ ухаан удаг ордоо авъя гэд би 10 хоног тэмцсэн би цар галзаараа. Тий. Тэрээс ухаан удаг ордоо авъя гэж үнэн ба зам намахын төр ог тэмцээгүй шүү. Ганцхан үний мэлчээ. Отгонбаатар гэдэг хүн өнөөдөр хэдийн хазаа сууж байна тулгаажж байна. Сайн сайхан амьдрал бидэнд хэрэгтэй байх. Сайхан хоттой болоо сайхан хот маань түжил гэдэг бол энэ мангасаасаа салж игэл бидэнд хэрэгтэй байх. Энэ эмсэсчд бол октоосоо хэрэггүй шүү дээ. Эмсэсч бүгдээрээ сайхан туулын бургасан сайхан аавс өрөөд амьдарч байна. Одоо эмсэсчгээ том ирээвэр гардан мардан том хотгонод амьдарч байна гөлгөнүүд чинь. Аз жаргалтай энэ улсад ерөөсөө Монголын ард түмний жирийн иргэдийн улдныхны бидний амьдрал огт бодлий байхгүй юу? Бид яаж ядарч байна вэ? Бид үхэл хацалтай байна уу? Өвчин зовлонтой байна уу? Өр ширтэй байна уу? Хүнс барааны үн тэнгэр тултал нэмэгдэж байна уу? Бензин шатгууны үн нэмэгдэж байна уу? Энэ асуудлууд ерөөс огт хамаа байхгүй надад босоодч. Үнэхээр элбэг дөржийн нөлөөлөл бол амар байх шүү. Яг энэ үнэнийг хэлж чинь улс төрийн явцад араачтай нэрээ Монгол ардын намынхаа та нар маангал биш юу? Та нар ингэж та нар 2020 оны сонгуул 2028 оны сонгуул хинчлээд өнгөрөөд оноо да. Би л говьдоо энэ альсан намыг жижиг дэмжихгүй. Юм эмсэлс юм хэдэн троолууд гарч ирээд олон юм хуцаад улилан донгодод ахаар дургуун өрөөд ахээ. Нэг юм бол лодоо самбуу гэдэг юм уу элбэг дөржин суг. Монгол улсын төрийн талбайг урддаг этгээд өнөөдөр ой. Нямбатарт хөөгээд нислэг болоогүй заа. Нямбатар асар их ажил хийсэн. Нийсэд бүгдээрээ мэдж байгаа. Энэ муусаа элбэг дөрж сайхан бэлгэтэнгүүдийн энэ муусаа гаргал болсон. Энэ муусаа эмсэлсийн гаргал болсон муусаа хогийн улгаачууд юу байна гэдэг сошиал ертөнцийн байгаа өөр юм байхгүй гэдэг шүү дээ. Яг боддоор ард иргэдийн өнөөдөр үзэл бодлоод шал өөр байгаа шүү. Нэг би бол маш олон удаа хэлж байгаа. Удаа дараа хэлж байгаа.
Цаашлаач хэлэн та нарыг. Та нар тийм сайхан улсууд биш. Наран дэлгэр Батхүү баярлалаа. Хотод байна уу? Хотод байвал хувь чадаар холбогдоорой. 5 сарын 2-нд 12 цагаас Ялтын талбай дээр бүгдээрээ уулзцаагаад бүгдээрээ туулын урдын замын бүтээн байгуулалт явуулахын төлөө бүгдээрээ гар үсэг цуглуулах багаар ажлыг бүгдээрээ төгөө хүчээ нэгтгэе. Ард түмэн хүчээ нэгтгэе гэж бод би та бүхнээс уриалж байгаа юм. Энэ муусан нохон гөлгүүд, муусан эмсэсчид, муусан эбичүүд, муусан улс төрийн муусан зомбинууд ялагдах ёсгүй. Маргааш 5 сарын 1-нд нөгөө ам насаа алдсан 16 настай далигаж болсон дүү охиныхоо давталах шатны шүүх хуралд очно ямар ч үзэл бодол илгээд энэ дээр зогсно. Өдөржингөө хайр шилийн гадаа хүлээн эрэгтэйгээ хамт байна. Ямар ч хойшоо хоёр алхам ухрахгүй цаг руу урагшаад хоёр алхам явна. Одоо бүрөөдөө хууль шүүхийн байгууллага хүчиндэг болчихсон одоо. Улсын хурлын шин дандаа гэмт хэрэг ярьдаг болчихсон. Ерөөсөө байлаар бузар болчихсон. Монгол улсын хуультай шүүхтэй заяа хой. Тэргүй хаатайгаар одоо шалгагдаж байна. Тэгээ туулны урдын замын бүтээн байгуулалтын хэцүү мэдсэн лөөвөр дээр юм хулгай байна уу гэдэг гараад ирнэ. Хулгай дээр юм байх юм бол хариуцлага мэдээж тооцоод явах нь зөв. Нэг би буруу гээгүй, огтгийгүй хамгийн гол нь зөвхөн бүтээн байгуул байгаа хэрэгтэй юм а гэдэг дээр байр суурь нэг байгаа. Эбичүүд гарч ирээд муусан хотоочингууд гарч ирэхэл зөв өрөөд их хамгийн гол нь. За ийм биш гандамрахад ирээд ороод болох юм манайхаа.